On the eve of the final match of the season, a quiet tension hung over the team. One game would decide their survival. Now, with resolve in their hearts, they step forward toward their decisive final battle. Сүүлийн тоглолтын зорилго нь гэх юм бол мэдээж хожих зорилготой. Өөр юу ч хэрэггүй бол сайн тоглоод үр дүн л чухал гэсэн. Сайн тоглоод үр дүнгээ авч чадах юм бол бид нар дараагийн цонх нэгдэх учраас тэгээд зөвхөн ганцхан хожих ч юм уу сайн үр дүн авах тийм зорилготой байна да. Один игру осталось, как финал. У меня все нормально. Хорошо чувствую. Иншаллах выиграем. Настроение хорошо, настрой тоже хорошо. Дай Бог завтра выиграем. Хэл надо выиграть надо. Яг тоглогч байсан, тоглодог чухал тоглолтын өмнө одоо тоглогч хүнд ямар жоохон дарамттай байлиг те. Яг нэг тиймэрхүү догдлолтой, жоохон дарамттай тийм мэдрэмж төрж байна. Ер нь бол тэгээд их хав тоглогчдын тоглогч нар одоо бол итгэж байгаа. Тий. Ер нь тоглогчтой өнөөдрийн тоглолт нь маш сайн тоглоо хожино гэсэн итгэл бас нэлээд. Before last match, I feel confident that we can play. I think we can stay in the league, play better. Because in the last match we see that we have attitude, character that we can win, and I hope we will win. Тэгээ сүүлийн тоглолтноор ерөөсөө хожлолын төлөө тоглоно. Тэгээд бүр эцсийн боломж нь тэгэл тэнцэл гэдэг ба. Гэхдээ ямарсан талбай дээр бол шинжилэл гарах хэрэгтэй. For the next match, I feeling the team is ready, strong, very good week training. And we go do we best to win and to be happy after the game with 3 points. За сүүлийн тоглолтын өмнө болохоор ер нь бол их чухал тоглолт байгаа. Доор явж байгаа багасаа 3 он зөрүүлтэй. Тэгээд хэрвээ бид нар дээдлэгтэй үлдэх боломжийг хадгалж үлдээ гэвэл энэ тоглолтын зайлшгүй хожие гэж бодож байна. Тэгээд ер нь бол өнгөрсөн тоглолттой адилхан бүх тамирчид маань хичээгээд сайн тоглох юм бол бид нэр хожих баха гэж бодож байна. Tomorrow, a match begins, one that will shape the future of this team. The final training session is wrapped in an unusual silence, a tension you can almost feel in the air. The players run through their usual drills, yet maintaining that normal routine feels harder than ever today. This season has been anything but smooth. Injuries, losing streaks, moments of doubt, but not once did they give up. The coach and players say little. Words aren't needed. A shared sense of resolve flows through the entire squad as they prepare for what awaits them. One match to decide their survival. 90 minutes that carry the weight of an entire year, and every player understands it. Tomorrow, this team will put everything on the line. Маргааш босгороо нэг бие жоохон өдрөгмөр 10-15 минут гадуур гүмээр. Тэгээ сунгалт хиймээр. Хариг өмсөж тэр маш чухал шүү. Хариг өмсөглөө бослоо. Наа цусныхаа иргэдийг сайхан эргүүлчмээр. Tomorrow let's get hot, drink water and relax food and fresh, coming to fresh. Okay. This is last match. Hey. Come on. Ах байгууллагын бодвол илүү хоорондоо ойлголцдог болсон болоо. Яг тэгэхээр урт хугацаа өнгөрөөд тэгээд бие биенийг илүү сайн мэдээд яас тоглолтыг мэдээд тэгээд хоорондоо сайн ойлголцоод тийм өөрчлөлт гарсан байна гэж бодож байна. Бид өмнө үл яг нэг баг болоод бүгд шинэ залуучууд бие биенийгээ танихгүй залуучууд нэг баг болж цугласан. Яг тэр ирчээрээ лигийн анхны хожлоо авсан, анхны тэнцээгээ авсан, анхны гоолоо хийсэн. Яг бидний хувьд бол одоо анх байгуулагдсан одоо үетэй харьцуулах юм бол яг баг бол хамгийн амжилттай үеэр явж байгаа. Бид нарт уналтын үе бол байсан. Гэхдээ яг тэр зүйлийг хамтаа даван туулж гарсандаа их баяртай байгаа.
анх баг байгуулагдж байхдаа ер нь өөрчлөгдсөн зүйл гэх юм бол ихэд бол бидэд арай бие биентэй илүү дотнолоод илүү ойлголцоод эхэлсэн. Тэгээд ерөнхий арай бие биенийг ойлгоход ер нь ойлголцож тоглохтой ер нь арай гайгүй сайн болсон юм уу гэж. Тэгэлэнтэй багийн уур амьсгал гэсэн шал өөр болсон. Тэгээд ер нь бол нэг баг гэж яг бие биентэйгээ тохироод гээд гарах нь гараад үлдэхнэлтэй яг бие биентэйгээ тохироод яг ингэ цуг явж байгаа нь ер нь өөрчлөгдсөн. Ер нь багийн уур амьсгал ер нь өөрчлөгдсөн гэж бодож байна. Баг анх байгуулагдажсэн үе одоогийн үе бол мэдээж өөр болсон. Багийн нэгдэл гэдэг юм одоо баг дээр одоо бас тэрэн дээр илүү үр дүнтэй байгаа. Мэдээж багийн тоглох тактик арга барилыг тамирчид нь ихнээс ойлголттой болсон. Ямар үед юу хийх вэ гэдэг ерөнхийдөө нэгдмэл санаатай болсон байна. Тэрүүгээрээ бидний бас тоглолтын чанар дээр ч юм тоглолтын үйл явц дээр илүү бас чанартай үр дүнтэй үр дүн гарч эхэлж байгаа. Тэгэхээр багийн ойлголцол үүргээ бүгдээрээ хэмсэрлээд нэгдэж чадж байгаа. Тус баг маань бид нар хүссэн үр дүнгээ авч чадах юм бол багийн дараагийн үйл ажиллагаадаа ирээдүйдээ бид нар илүү багийн хүчрхжүүлэх шаардлагатай болно. Тэгэхээр мэдээж хэд хэдэн тоглогч шинээр багтаа элсүүлэх. Тэгээд сайн легионеруудыг багтаа бас мөн элсүүлэх гэдэг тийм зорилготой болно доо. Тэг яг анхны баг энэ эдгээр залуучууд хүүхдүүдийг бол маш богинохон хугацаанд цуглуулж богинохон хугацаанд баг болгож тоглуулж байгаа. Тэгээд анхныхаа бол сэтгэл зүйн хувьд ч тэр тоглолтын агуулгын хувьд ч тэр одоо бас нэлээд сайжирсан хөгжсөн байгаа манай хүүхдүүд маань. Нэг баг ер нь бол богино хугацаанд ч гэсэн яг нэг зорилгын төлөө бүгдээрээ нэгдэж чадсан. Тэгээд эхний тоглолт бол эхний хэдэн тоглолтоос хойшоо одоогийн манай уур амьсгал бол нэгнийгээ илүү сайн таньж мэддэг. Тэгээд одоо нэгнтэйгээ илүү ойлголцож чаддаг болсон. Нэг гэр бүл шиг болж чадсан. Тэгээд тэрнийхээ ачаар бас олон ялалт хийв штэ. Дээрээс нь багаа гүйцэтгэж чадцаа. Тэгэхээр одоо бид нар сүүлийнхаа тоглолтыг бол ялч чадна гэж бодож байна. I think the team change like mentality, it's number one, and of course confidence. We get more confidence. Also, me for Engs, we start to understand how play in this league, how play with these teams. Younger players get more confidence, and I think the more like important changing from if you mean like first game and now. Баг анх байгуулагдчих олон багаас, олон талаас насны зөрүүтэй олон тамирчдыг нэгтгэсэн. Тэгээд ер нь бол нэг баг болов ус одоо ихтэй харьцуулахад ерөнхийдөө бол үнэхээр тэр төвшөнтэй харьцуулахын аргагүйгээр сайжирч чадсан. Бүгдээ яг ах дүүнэр нийлээд хоорондоо нэг баг бол үнэхээр сайн чадсан. Тэгээд яг миний зүгээс гэвэл миний лиг тоглох анхны жил байсан болохоор анх бол чадах болов би ер нь дээдлих сайн хааж сайн гүйцэтгэл үзэж чадах болов гэсэн айцад байсан. Тэгээд ерөнхийдөө бол одоо л харьцуулах шал өөрчлөсөн. Би бол өөртөө тоглолтууд маш ихтэй болсон. Тим ерөөсөө ямар ч айдас алга, ямар ч баг, ямар ч тоглогчийн үдээс тоглох үргэлж бэлэн байдаг. At last, the day of destiny has arrived. This match will decide the future of the club. Every day they've worked for, every frustration, every moment of joy, all of it converges into this one decisive day. Ер нь Брера илж хож хахаа гэж бодчих. Гэхдээ бас төв азрууд бас найдлага байна. Яг тэгвэл бас одоо бэлтгэл сайтай харагддаг. Тэгээд тоглогч нар сайтай, хөдөлгөөн сайтай. Тэгээд тактикууд айгүй
агуу мундаг тоглолдог. Хоёлоо багууд хоёлоо сайн тоглолдог. Илог харин Амитай айлтган бодол байна. Тийм. Гэтэ хоёлоо сайн тоглодог, сайн бичлэгтэй. Тийм тэгээд харин яг дэмжээгүй байна л та. Тэгтэл үзгээр манай найз хаалгачаар нэ болохоор ирээд дэмжиж байгаа. Ийшээ тийшээ явахаар нэм зүр бичлэгүүдийн л харж ирсэн. Өнөөдөр л ирж анх удаа үзэж. Хүслэн нөө хөл бөмбөг тоглодог болохоор ер нь манай анги жоох алдартай байна. Зүгээр яг өнөөдөр ингээд ирээд үзсэн чинь бас дайжгүй сонирхолтой юм. Манай найзын төв азаргууд ялна гэж бодож байгаа. The pre-match warm-up. The players quietly loosen their bodies and switch into game mode. In their minds, there is only the image of victory, the losses they've endured, the things they still want to claim, and the resolve they carry into this match, all rising clearly to the surface. Defense is important defense. 0-0 is active. No need. Бүгдээ уушаа яарах сандрах юу ба. Ойлгосноо. Аль бол өнөөдрийн тоглолт үлдсэн тоглолт. Сандрах компакт. Cover him. Game press. Өнөөдөр game press чухал шүү. Ойлгосноо. Game press is today is important. Everybody must be active in defense. Okay? Everything is your hand. Who is more want to win? Can watch on the field. We use this chance now. We can better than this team. Hey, бүгдээ би энэ багаас идэвхтэй чадсан заяа. Хамгийн гол нь бүгдээ яг ирсэн яснаар тоглох хэрэгтэй. Би энд уран зориг өгөх хэрэгтэй. Тэгээд сахилга багтаа авах хэрэгтэй. Энүүгээрээ бид нар эдгээс ялган заяа. Бид нар техникийн үед илүү яж чадна. Тэгэхээр бүгдээ яг илүү байж чадах юм а бүгдээ ашиглах хэрэгтэй. We use our quality. We use our quality. This is what discipline. This is what technique. This is for agreement. This is must to know your roles. This is very. If we can use this, we can better than Tesla maybe. I don't know. And positive and fight and energy. This truth. This truth still has a lot of bitter. What is talk chatting? Okay, give energy. Hey! Captain, it's good. За чухал мэдлэлтэй өдөглөх үед яаж цуглуулаа 0 ононоос 19 оноотой стори гэж одоо стори гаргалаа. Дараа жилийнхаа хийх төлөвийн төлөө сүүлийн тоглолт. Тэгээ сүүлийн тоглолтын чигээр тогломоор байна. Бүгд дайчин би чаддаг юм аа хий залхуураад авахгүй. Өөрсдөө тоглох гаргаж чадахгүй юм аа гараа. Тэгвэл манайх бол очиж чаддаг шүү. Дайчин тоглох шүү дээ. Чулуа чулуу юм болоо. Спас зөчш зүгээр сайн багтаад багасаа байна. На видео окей. Хой! Не! Асаа! Right from the start, Solderdine showed great individual skill to toy with the opponents and scored a brilliant goal to take the lead early on. Okay,
Okay, no problem, Papa. Better. In the 39th minute of the first half, Yondon Jomst carefully passed the ball from the back and scored an additional goal with perfect possession. From start to finish, they dominated the opponent and finished the first half with a perfect score of 2-0. Бидний алдаа тэднийг авах чухал шүү. Болж гинөө. Атс сарав. Сос. Яа гошоо юм жаахгүй. Бид нэр одоо амрах ёстой. Хич амрах юм. Хой. Хич амрах юм. We have got that time rest. Take it easy. Hey. As the second half began, the opposition pressed forward and increased their attacking pressure. Then they conceded a goal from a corner kick. The score difference narrowed to 1 point. We didn't want to concede a goal early in the second half. We were under pressure for more and more time, and the opposition was in complete control of the pace of the game. However, it was a shot from the captain, who has supported the team for many years, that blew the team away from this bad streak. He scored a priceless goal from a scramble in front of the goal. It was a worthy goal that once again put the team ahead of their opponents. The team regained momentum, and just before the end of the game, Sulderdeen scored their second goal with a breakthrough from their captain. The decisive goal sent both players and the bench into a frenzy of joy. The moment the final whistle blew, the players and the coach fell into each other's arms as if the weight of everything they carried had finally lifted. Days when the pressure felt unbearable, moments when confidence nearly slipped away. All the struggle, all the pain, all the tears released in a single embrace. This is more than just survival. It is proof of their effort, their belief, and their refusal to give up. And in this moment, they have every right to stand tall. This team has survived. Okay, 3, 2, 1, go! On a pitch still filled with the echoes of victory, the teams stood side by side, smiling. За, тэр шууд ярих уу? Тэр бол үнэхээр амар байсан. Ярих уу? Тэр ингэ сүлдэг голын мөчтөл ер нь бол төвшөө хөтөөр бол итгийгөө хөтөөр сэтгэн зочсон аахгүй. Төвшөө хөтөөр бол юу тогтчоо. Үнэхээр амар гол байсан. Амар. Тэр яг манай хурж идрийн бэлтгэл дээр яг тийм их цагтын дэсэл хийжсэн аахгүй. Тэгэл ер нь бол яг тэр шиг л гол. Төлөвлөгөөний дагуу ч гэсэн яг бие биенээ хараад дроомахаар өнгөө
туучгүй яг чугуун руу ойртчихоор за ер нь ордон бүгд хоош хамарч байгаа. За урдуур бол иггүй маяг уушааг үхээвэл яг хойно авцсан чинь яг туумаа яг хагас гараад хайсан тэгэл нүдэ амжаагаал тэгэл зогцсон. Because баяртай цэгнэр даавал авсаа одоо плей-офф хоёр тоглож байна. Зарим томлоо хоёр тоглож байна. Үнэхээр шалсан шүү дээ. Манай тавцсан. Татус маань сайн тоглолт. Дараагийн одоо хоёр тоглолт, плей-оффын хоёр тоглолт үлдсэн. Төрлийн багууд үлдсэн. Одоо яг тийм дээр анхаарлаа хандуулсан. They managed to finish the season in 9th place, which meant they had to face a second division team in the playoffs. But the unity they forged in the previous match had transformed them. Filled with confidence and belief, the team was unstoppable. Together, with pride in their hearts, they dominated, winning the first leg 9-0 and the second 6-0. With those victories, their place in next season's Premier League was officially secured. It had been a painful season, one filled with setbacks and moments of doubt, days when injuries piled up, days when results wouldn't come, criticism grew louder, and spirits nearly broke. This survival was not a matter of luck. It was the result of perseverance, of refusing to bend under pressure, of never giving up no matter how difficult the situation became. A triumph built on everything they overcame. Give hands. Thank you, everyone. And now my job is finished, and next job started. I'm goalkeeper coach. This is my new coach coming. Yes. No problem. Okay. I am very happy and big thanks you guys. Thank you. After that, the team gathered for a victory celebration. Amid the smiles and the sense of relief, they all took a moment to savor the reward for a year's worth of effort finally paying off. Зорилгоо хүрж байгаа шиг баяртай байна. Тэгээд бүгдээрэнд нь маш их баярлалаа. Та нарын хичээл зүтгэлээр би өдөр болгон би харлаа. Тэднээс чинь би өөрөө ч гэсэн одоо нэг урам зориг авлаа. Тэгэхээр та нарын хичээл зүтгэл өнөөдрийн энэ одоо бидний амжилт, өнөөдрийн зорилгын биелэл та нартай холбоотой. Та нар байсан бол би үуч биш. Танаас өөр хүмүүс байсан бол би бас үуч биш. Тэгэхээр та нар бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд одоо эрх хөлрөл гэдэг юм байна. Тэрэндээ бүгдээрээ жоохон өрцгөөе. Гэхдээ ихтгэл болтол пауза хүлэмжийг маш тэ. Тэгээд та нарын цаашдын одоо ирч хүч болох юм аа бүгдээрээ цуглуул. Тэгээд эрх хөлрөл бүгдээрээ хийж чадах юм аа өөрсдөө дайчлаа. Тэгээд юмаа зориулаад яг одоогийн байгаа байдлаас илүү 100% өөрийгөө хэн нэмэгдүүлж, ирч хүчээ нэмэгдүүлж, хандлагаа нэмэгдүүлж ирээрээ биднэрт шууд том зорилго бэлдсэн шүү. Okay. Thank you, everyone. Thank you. Big thanks.
Бүтэн сезон хамт байсан. Энэ та баян бүлээл дээрс туссан. Хаалт дээр ирээд бүгд хичээсэн. Хүүхд талархаж байна. Их гоё хугацаа өнгөрүүлсэн. Хамт байхад их гоё байсан. Бүгд зорилготой өрхөнд тул лигтэй өрхийн тул бүгд хичээсэн байгаа их талархалтай байна. Бүх чадлаараа л тэгэл ер нь намайг их дэмждэг шүү дээ. Тэгэл Томахаас хулаад одоо ингэдэг одоо чи тэгчүү сайн байна. Бэлтгэлтэй ч гэсэн ерөнхийдөө бол одоо эн чин болохгүй наа тэр чин болохгүй наа одоо ингэж тэгчих гээл ер нь бүгд зааж зөвлөдөг. Тэрэнд нь их баярлалтай. Тэгээд ер нь бол бэлтгэлтэр тий заа зөвлөгөөс би бараг өдийг хүртэл сайжраад энэ сайжрч чадхааргүй байсан баг. За энэ жил бол ер нь бол яг үнийг хэлэхэд жоох их тэргээс анханасаа ягаад гэх юм бол нөгөө залуу тамирчид аягүй их орчихсон. Гэхдээ ер нь бол бүгд сайн. Гэхдээ нөгөө лигийн туршлага байхгүй учраас яах вэ гэсэн тийм анх бол тийм бодолтой байсан. За тэгээд туршлагатай хүртэл тамирчдаас нэг 2-3 хүн нэг зөвшөөр нэг 3-4 хүнд байсан баг тий. Тэгээд анх бол тэгж эхэлжсэн. За тэгээд тоглолтын явц бэлтгэлийн явцаас залуу тамирчид харж ах манай залуу тамирчид бол үнэхээр сайн байсан. Бүр ингээд төсөөс нь шал өөр бүр илүү байсан. Техникийн алдаа гаргахгүй бэлтгэл аягүй амтай явж ирсэн. Манай коуч ч гэсэн бас аягүй тийм гоё зөв өдөртөж балансыг барьж уулах үедээ нээж маацлах үедээ маацарч ерөнхийдөө тамирчид баг тамирчдаар бол аягүй тийм гоё үлдсэн. Тэгээ манай арын албач гэсэн стаф ч гэсэн бас ер нь тийм бас аягүй мундаг ерөнхийдөө байсан. Тэгээд гоё дууслаа. Сайхан л байлаа юм бол. Багийн хамт олондоо яг бүгдээрээ нийлээд нэг зорилгын төлөө хамтраад нэг зорилгын төлөө зорилгоо ухамсарлаад хичээж чадсанд нь маш их баярлж байгаа. Tuve Zarganud FC's season was defined by struggle. The first half brought heavy defeats, criticism, and relentless pressure. But the team refused to break. As the season turned, their unity grew stronger, and in the playoffs, they looked transformed, dominant and fearless, scoring 15 goals across 2 matches. In the end, they secured their place in the Premier League, a testament to a team that overcame adversity and rose together. Мэдээж ихний хөдөллийг одоо бодохоор одоо зорьсон зорилготой хүрсэн болохоор маш их баяртай байна. Ер нь бол зорилготой хүрсэн болохоор тэрэндээ их сэтгэл хангалуун байгаа л гэсэн үг тийм. Сэтгэл хангалуун байна. Анх эхлээл одоо энэ клубт ажиллаж гэсэн санал тавихад анхнаасаа зорилгоо надад хэлсэн энэ лигт үлдэх шаардлагатай. Энэ лигт үлдэх юм бол энэ клуб цаашаа бүр илүү сайнаар ажиллах болно. Эхлээд бидний зорилго бол лигт үлдэх байна. Тэгэхээр чадах уу гэж санал тавьжсэн. Яг тэр зорилго маань бол хамгийн эхлээд биелсэн. Одоо хамгийн сэтгэлд үлдсэн гэх юм бол хамгийн ихний алхам гэх юм уу? Бидний хамгийн сэтгэлд үлдсэн юм гэх юм бол бидний хамгийн эхний зорилготой хүрэх эхний алхам гэдэг бол эхний хожил тий. Тэрний дараагийн хожил гэх юм уу? Хамгийн эхний хожил миний одоо ер нь бол сэтгэл их төрүүлж чадсан. Тэр хожил бол бидний амжилтын бас эхний алхам байсан. Тэр утгаараа гэх юм уу? Одоо эхний хожил маш сэтгэлд үлдсэн байна. Тэгээд ер нь бол миний яг сэтгэлд үлдсэн юм бол зөндөөл юм байна. Сайн талаараа, муу талаараа тэр болгон чинь надад одоо эргээд харахад дурсамж, тэгээд туршлага болж байгаа учраас энэ үйлрэл бол миний хувьд бол гоё сайхан үйлрэл болж өнгөрсөн. Тухайд зоригжуулж сэтгэл өгч ирсэн хүмүүс үү? Мэдээж манай гэр бүлийнхэн эхнэр маань одоо тийм сэтгэлээр дэмжиж ирсэн. Тэгээд манай дасгалжуулагчийн баг
туслах дасгалжуулагч, хаалгачийн дасгалжуулагчтай хоорондоо ярилцаад аль болох зөв гаргалгаа нь аль юм бэ? Биднэрт ийм боломж байна гэдэг аль болох нэг сайн талаа харж тэрэн дээр ингэчээ гэсэн тийм зөвлөгөөнүүд санал бодлоод солилцож ирсэн. Тэгээд манай бас багийн ахлагчийн бид нар чадах юм байна гэсэн нэг тийм эрмэлзэлтэй байгаа нь. Тэгээд тамирчдынхаа дунд яаж тэрийг илэрхийлж байгаа гэдэг нь маш чухал байсан. Тэгээд мөн бас хөгжөө нэмжигчтэй бидний хөгжөө нэмжиж байгаа. Танай баг ерөнхийдөө тоглолч юм сайн байж гэдэг урмын өгөөд байсан. Тэгээд бас мөрөлдөгч багууд тийм ер нь бүхий л талаар аль болох сайн талаас нь хараад аль болох манайх одоо юу гэдэг аль болох хүмүүсийн ярьж байгаа хүмүүсийн сэтгэлдлүүдийг аль болох сайн талаас нь хүлээж авсан. Тэр утгаараа өрсөлдөгч маань биднэрт урам өгчээсэн, хөгжөө нэмжигчд маань урам өгчээсэн, манай гэр бүлийнхэн дасгалжуулагчийн багч гэсэн яг итгэл өгч чадсан. Тэгэхээр тэрэн дээрээс бас бидний бас амжилт бас илхэн нэмэгдсэн баг. Өмнөх багийнхандаа одоо тухай ярихад бол бид нар анх нөгөө 23 тамирчинтай эхэлсэн. Тэгээ яг улиралд дуусахад 18 тамирчтай үлдсэн. Тэгээд энэ болгоныг дуусах хүртэл эзэн мөч хүртэл байсан тамирчтай одоо баярлалаа гэж хэлье. За өдөө хүртэл явж ирсэн хугацаанд өөртөө зориулаад юм хэлэх юм бол маш сайхан улирлыг хөдлөө, зөндөө их юм сурлаа. Тэгээд энэ бүгдийг бас гадуур юм яриа байжлаа л да. Боломжгүй зүйлийг хийсэн багийнхан гэдэг. Тэгэхээр өөрөөрөө бас тиймэрхүү яриа сонсохоор бас өөрөөрөө бахархаж байна. Тэгээд шоо жоохон хичээж ажилланаа. Энэ багийн төлөө хичээж ажилланаа. Тэгээ өөрөөрөө бас бахархаж байгаа учраас яг өөртөө хайртай шүү гэх нь хашин те. Ямар ч гэсэн өшөө илүү хичээж ажилланаа. Өшөө илүү төлөрнөө гэх юм уу. Ирэх жил бид нэр ямар ч гэсэн мэдээж бидний зорилго арай өөр болж байгаа. Арай өндрөөр зорилгоо тавьсан байгаа. Энэ болохоор мэдээж авраг болснороо бид нэр AFC Challenge Cup бас тоглох боломжийг олж байгаа. Тэгэхээр энэ бүх хариуцлагатай улирлыг багтаага маш амжилттайгаар зорьсон доо хүрэхийн тулд хичээж ажиллах болно. Тэгээд багийнхандаа тамирчтай, стаффуудтай, багийн арын албаныхандаа бүгдэнд нь амжилт хүсье, бүгдээрээ хичээцгээе. Having grown stronger through adversity, they will surely evolve even further next season. What new scenes will they show us next? The answer will once again be written on the pitch.